өндөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийг хүргэхээр хөтлөгч Ганс Өөх бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг стандартыг эрхэмлэн нүрээтэй стандарт кейтеринг компани болон аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар, NTV телевизээр зам 83.3 107 столгоны од өндөр радиогоор хүрдэг. За, өдрийн мэнд ганаш. За, өдрийн мэнд хүргэе. За, өнөөдрөөс 36 жилийн өмнө. 36 жилийн өмнө тий 1990 он. За 1990 он бол Монголын ард түмний хувьд бол бас зүгээр нэг он биш гэж хэлж болно тий. Бидний тухай бол зөндөө ярилцдаг, хэлдэг, бид бүхний амьдрал дээр гэсэн их гарч ирээд байдаг он. За тэгэхээр 1990 он Монгол улс зах зээлийн нийгэм шилжээд бид асар том нээлттэй мэдээллийн далаа руу нэвтэрч чадсан гэж хэлж болно. Тэр үед Монголын үндэсний телевиз болон Орбит гэсэн хоёрхан суугаас өөр мэдээлэл авдаг их сурвалж байхгүй те ийм байсан гэж хэлэхэд буруудахгүй. Удахгүй кабелийн телевиз гэдэг нэртэй жижиг телевизүүд те жижиг сувгууд нээгдсэн. Энэ сувгаар дамжуулаад бид бүхэн үзэж чаддгүй байсан энэ барууны кинонууд, хөгжмийн ертөнцийн том концертууд, спортын томоохон уралдаан тэмцээнүүдийг үзэж ёстой л нөгөө нүд нээгдэг шиг болж исэн ийм үе. За үүний нөлөөгөөр хүүхэд болгоно одоо агуу сагсчин болно гэл Жордны плакатыг те эсвэл Марадона шиг гой хөл өмгөгчин болно гэл одоо аваал энд тэндээ гой наадаг байгаа. Хэдий тийм байсан ч гэсэндээ бидэн рүү одоо юу гэдэг мэдээллийн маш том далаа руу ингээд цутгал ингээ Монгол улс орж ирсэн ч гэсэндээ бидний зүрхэндээ хүндэлдэг, хайрладаг Монгол түмний тэр эрхэм одоо зүйл болох баяр наадам маань тасралтгүй болдгоороо болсоор л байсан. Хэдэн мянган жил тасралтгүй үргэлжлэхээр үргэлжлээд л байна. За тэгэхээр 1988 оноос 1999 он хүртэл одоо хугацааг аваад үзэх юм бол ер нь бол баяр наадам болоод л байдаг Бат Эрдэнэ авраг төрүүлээд л байдаг яг ийм нэг 10 гаруй жилийн хугацаа тий 11 жилийн хугацаа ч юм уу үргэлжилж байгаа. За ер нь бол энэ дунд 1991 оны 8-ын даваанд Пунцгийн Сүхбат гардад унаж нэг төрүүгээ алдснаас биш бусданд нь бол тасралтгүй Бат Эрдэнэ авраг төрүүлсэн байдаг. Ямар сандал гадныхан бүр тэгдэг байсан гэдэг яриа байдаг. Танаахан энэ төрүүлсэн бүхтөө Бат Эрдэнэ гэдэг нэр өгдөг юм уу? Бат Эрдэнэ гэдэг нэг цол өгдөг юм уу те гэж хүртэл асууж ирсэн гэж хүртэл яриа гарцсан байдаг шнэ. Тэгэхээр монголчууд бид ч гэсэндээ ер нь бол Бат Эрдэнэ аваргыг давж чадах тийм ирээдүйн дараагийн тэр гой бүхчүүдийг аваргуудыг хүлээсээр байсан ойлгомжтой. Тэгээ өөр хоорондоо бас за Бат Эрдэнэ аваргыг давж гарч ирэх бүх энэ л болоо да гэсэн таамаг маш их яригддаг байсан. Аргагүй шүү дээ эн чинь бол бүхэл бүтэн 10 жилийн турш наадмын төрөв нэг бүх авахарч. Ингээд 1990 он гараад үндэсний бүхэд шин залуу үеийн бүхчүүд хүч төрөн орж ирж уран хурц барилдаанаараа бусдаасаа ялгарч зарим нэг нь бүр эхнээсээ өнөөх алдарт аваргыг маань те заал танхимын барилдаанд хүртэл мэрсэр унгаадаг болоод эхэлсэн. За ингээд нэг л юм болох гээд байна те бүр ингээд яг мэдэгдэж байгаа. Ингэж л үндэсний бүхийн хөгжилд шинжилэл хийж олон залуусыг үндэсний бүх рүү урвуулсан 6 залуу зааны 90 үе эхэлсэн байдаг. За тэд тухайн үедээ үнэхээр бүр тасардсан одууд болж эхэлж ирсэн байгаа нь тий. Сонин гэх юм бол тэдний зургаар чимсэн одоо юм том рекламны самбарууд тий сонин сэтгүүлүүд гэдэг юм уу маш их байдаг байлаа. Бүхэн өргөний уулзар дээр байрладаг тийм асар том юм юу байгаа юм л та. Нэг самбар байгаа юм л та тий. Тэр самбар дээр жишээлбэл Хамброй хаан байна бид тэнд байна гэх тий 6 залуу зааны дээр том плакат байлаа шүү дээ. Тэ бүр юм том засварлахын самбар байлаа шүү дээ. Тэр чинь бүр зам давнсан юм байсан шүү маш. Бүр тэр чинь 2000 он хавцаа гэж байгаа тий. Бүр тийм алдартай байсан үе. Тийм л хүмүүсийн одоо хайрыг татсан бүхчүүд гарч ирж исэн ийм үе. Тэгэхээр 6 залуу заан гэж яг хэнийг хэлээд байгаа вэ гэдгийг дахиад нэг гой сануулъя тий. Дархан авраг Өсөхбаяр, Дархан авраг Агуан сандангийн Сүхбат, улсын авраг Сумьёозар, улсын арслан Гамбат, улсын гард Ган тогтох, улсын гард Цэрэн Пунцэг. Энэ 6 хүнийг бид нар 6 залуу заан гэж одоо энэ бүр ерөөсөө зөвхөн бид нар ч гэлтгөө бохоо. Үүнээс хойш гэсэндээ 40 50 жилийн дараа гэсэндээ 100 жилийн дараасандаа яригдахтаа 6 залуу зааны үе гэж бүр юм хуудас ирэхээр хэмжээний тийм өндөр одоо тийм нөлөөллийг үндэсний бүхэд үзүүлсэн залуучууд учраас. За тэд нийтдээ заяа энэ 6 залуу заан нийтдээ улсын наадмаас 9 төрөг авсан. 8 удаа үзүүр хүртсэн байдаг. Цагаан сарын барилдаанд 8 удаа төрүүлсэн, бас 9 удаа үзүүрлсэн. Ийм амжилтыг энэ 6 залуу зан үзүүлсэн байна нийтдээ. Ер нь бол 2000 он хүртэл Бат Эрдэнэ авраг тэднийг үнэхээр тогтоож чадчихсан гэж хэлж болно. Үнэхээр тогтоож чадчихсан. Тэгэж удаан торгоосон гэхээр үнэхээр нэрэ цагийг эзэлсэн авраг гэж хэлэхгүй байхын аргагүй ийм авраг.
Тиймдээч тэд заан цолноос дээш ахиж чадахгүй байсаар л байлаа. Наадам болгонд л тэд төрүүлэх хэмжээнд яригддаг ч гэсэндэ тэдний дундаас тэ наадам төрүүлэх боломж Бат Эрдэнэ аваргыг байгуу үед бол бас хараахан гарч ирэхгүй нэг юм хугацаа үргэлж ирсэн. За ингээд тэдний дундаас наадмын төрөө тодор хүртэл тэд улсын заан гэдэг цол дээр уяатай байсан нь ард түмний дунд 6 залуу заан гэж албаар заан гэж онцлож хэлж байгаа тэр хэмжээнд хүргэсэн байна. За 2000 он улсын заан Сүхбат улсын наадам төрүүлснээр 6 залуу зааны зул задарсан гэж хэлж болно. Дээрх бүхчүүд бүгд цолоо ахиулсан. Дархан аварга 2, улсын аварга 1, улсын арслан 1, улсын гард 2 төрөн гарсан. Залуу заанууд ямархан тийм чансаатай бүх байсан бэ гэдэг нь энэ авсан цолноос нь харагдаж байгаа бах тий. 6 залуу заан маань бол насны хувьд багахан зөрүүтэй байдаг. Хамгийн ахманд нь Сүхбат. Авган сандангийн Сүхбат гэдэг юм байна. Тэгээд Цэрэн Бунцаг. Энэ хоёр хүн бол 1971 онд төрсэн хүмүүс. За тэгээд хамгийн бага нь болохоор Ган Тогтох Арслан 1976 онд төрсэн байт юм байна. За дунд нь гэх юм бол 1972 онд Ган Тогтох, 1973 онд Өсөх баяр, 1974 онд Сумья Азар төрсэн байдаг. За ингээд барилдааныхын амжилтын талаар ярьж эхлэе. Ингэхдээ хэдүүлээ 1993 он гэд миний төрсэн жил рүү очноо. 1993 оны наадам. Ардын хувьсгалын 72 жилийн баяр наадамд 6 зааны арай ахмад хоёр нь бусдаасаа төрүүлж цолон төрсэн байдаг юм байна. Тухайн үед аймгийн заан цолтой байсан Цэрэн Бунцаг 5-ын даваанд улсын заан амгаагаар 5 давж Монгол улсын начин гэдэг цолыг хүртсэн байдаг. 6-гийн даваанд улсын заан тухайн үед бол начин цолтой байсан Баяр сайханд өвдөг шороодож наадмаа хөндөлсөн. Ингээд ямар ч сан Цэрэн Бунцгийн хувьд бол одоо 1993 онд Монгол улсын начин гэдэг цолонд хүртсэн байна. За Баяр сайхан одоо саяны дээр нөгөө нэг давсан гэдэг байгаа Баяр сайхан нь болохоор цаашдаа урамтай сайхан барилдаад 7-гийн даваанд Пунцгийн Сүхбат гардыг өвдөг шороодуулаад Монгол улсын заан гэдэг цолыг хүртсэн ийм бүх. Харин уран барилдаанд Сүхбат аварга маань бол одоо яг тэр 1993 оны наадамд аймгийн арслан цолтой барилдсан. Тэгээд 5-ын даваанд Хүчит гард Дамдангийн баяраг даваад 6-гийн даваанд улсын начин Ширмэнгийн Батбаярыг давж Монгол улсын Өсөх өдөр гэдэг начин цолны болцыг хангасан. 7-гийн даваанд Хүчит Арслан Мөнх Эрдэнэтэй барилдаж өвдөг шороодсон байдаг. За энэ Хүчит Арслан Мөнх Эрдэнэ гэдэг бол үнэхээр цуудаа бүх. Тэр жилийн наадам бороо хур ихтэй наадмын дивжээ усрахаг нэлээд гулгаатай байсан. Тэгсэн хэдий ч Хүчит Арслан дээр Мөнх Эрдэнэ гэдэг байгаа те энэ Хүчит Арслан гэдэг цолоо нотлон баталж шинэхэн начныг нэлээд илүүрхэж хайсан байдаг. Мөн Мөнх Эрдэнэ Арслан 1997 онд Агуун сандангийн Сүхбат аваргыг заан болдог жил 8-ын даваанд тунан барилдаад барьцгүй хавирах мэхээр бас өвдөг шороодулж ирсэн. Үзүүр төрүүний барилдаанд Бат Эрдэнэ аваргад өвдөг шороодон улсынхаа наадамд 5 дахь удаага үзүүлсэн ийм Хүчит Арслан. За Мөнх Эрдэнэ Арслан Агуун сандангийн Сүхбат аваргыг сайн байх үед нь улсын наадамд 2 удаа давна гэдэг бол үнэхээр Хүчит Арслан гэдгийнх нь одоо хэрэгэн тий батлагдж байгаа маа. За хоёул хамтран ажиллаж ярьж дөрвөлээ хэдих үү? За өнөөдрийн дугаарыг стандарт кейтеринг компани оруулж ирдэг Good Day гэдэг нэртэй Сojoo ивент итгэж байгаа. За Sojoo бол Солонгосын ард түмний уламжлалт архив байж байгаа. За тэр ч утгаараа манай Good Day гэдэг Sojoo нь ерөөсөө Солонгостой эхний 3-т банк тогтмол орж идэг ийм брэнд юм байна. За Sojoo-г нэрхэд цэнгэг ус маш чухал юм байна. За Good Day Sojoo-ны усыг Жирисан уулын 320 метрийн гүнээс гаргаж авсан хүчил төрөгчөөр баялаг цэвэр тунгалаг усаар боловсруулдаг. За энэ ч утгаараа Пусан бүс нутагт хамгийн алдартай хамгийн сайн нь манай Good Day гэдэг Sojoo юм байна. За үйлдвэрлэгчийн манай стандарт кейтерингийн зүгээс нэг юм зөвлөөр гэсэн. Ер нь сархтыг хүртэхтэй, хоолттой, ундтай, эсвэл найз нөхөдтэйгөө ч юм уу те гоё ингэж нийтийн хэрэглээ болгоод одоо нийтээрээ хэрэгэлдэг тийм болоод за саяных болчихоо нийтээрээ уугаараа гэж байгаа юм шиг. Олон нийтийн үйл ажиллагаан дээр хэрэглээрээ. Тэгээ хоол ундтай хэрэглээрээ гэдгийг та хэлж өгөөрэй гэсэн юм. За хэрэглээ дараа нь шартаад байна гэдэг яриа гарч ийн гэсэн. За мэдээж юу ч их хэрэгэлсэн дараа нь шаарддаг байгаа шүү. Усыг ч гэсэн хэтрүүлэл муу гэж байгаа тийм ээ. За Good Day Sojoo бол одоо бүх дэлгүүрээр тодтолж байгаа та. За баярлалаа. Стандарт кейтеринг компани хамт олондоо баярлалаа. За ингээд 1994 оны наадмыг яриа. За 1994 оны наадамд нийт 768 хүчит бүх зодголсон юм байна л да. 6 залуу зам маань нилээд дээшээ амжилттай барилцсан. Нилээд дээшээ амжилттай барилцсан. Тэгэхээр энд үед бол одоо 2 начин л байх гэдэг шүү дээ баг тий. 93 онд ч 2 начин гарч ирсэн гэхээр чинь. Тэгэхээр 94 онд бол 2 начинтай байгаа юм байна. За энэ наадамд манай 6-аас Цэрэн Бунцаг 8 давж шүвгийн 3-д үлдсэн. Ингээд Монгол улсын заан цолонд төрчихөж байгаа 1994 онд. Тийм байна. Тий. Цэрэн Бунцаг 8 давсан. За Ган Тогтох 7 давсан. Монгол улсын заан цолны болцлыг хангасан. Сумья Азар 5 давж Монгол улсын начин цолонд хүрсэн.
За нөгөө хоёр нь бол одоо начин байсан шүү дээ. Тэгээ энэ жил ингээд яасан бэ. Сумын азар болохоор хамгийн залуу начин цолтон болж уламжлал ёсоор хурдан удмын даагны бас эзэн болсон ийм наадам 1994 он. За яг хоо барилдаануудын талаар жоохон дэлгэрэнгүй ярил л да 94 оны наадмыг. Цэрэн Бунцаг гард үнэхээр хүнд барилдаануудыг хийж те шүвгийн 3 төлцснийг барилдааны оноолтуудаас нь харж болдог. 5-ын даваанд Авган сандангийн Сүхбаттай таарсан 5-ын даваан дээр. Тэгээ тухайн үед бол начин цолтой байсан шүү дээ те. Тунан барилдаад давсан. За тэгээ 6-гийн даваанд Сумын азартаа таарсан. За Сумын азрыг даваад тухайн наадманд бас дөнгөж 5 даваад начин цолтой байсан. Начин цол хүртсэн байсан. Тэгээ 6-гийн даваанд хамлж аваад барилдаад давсан юм байна. 7-гийн даваанд хүчит дарцлан мөнх эрдэнэ. Төрөөний хүч дарслантай барилдаа давсан. 8-ын даваанд зааны болцол хангаад байсан Төв аймгийн ганц сүх зааныг давсан. За ингээ 9-ийн даваанд авраг балчин нэмт өвдөг шороотсон байдаг юм байна. Ингиж анх удаа нөгөө 6-аас те 8 давж анх удаа 8 даваад наадамд амжилттай барилдаж болох итгэлийг нь бусадтай бас асааж өгсөн, төрүүлж өгсөн гэж үздэг. Тэгэхээр одоо нөгөө залуучуудаас ч бүр үзүү төрөн дээр гарч ирж болж байна гэдгийг нөгөөддөө харуулж байгаа юм байна л да 94 оны наадам дээр. Тэглээ. За харин энэ наадамд залуу бүх ган тогтох 7 давж начин цолыг алгасан шууд заан цолтой болсон байдаг. За барилдааны оноолтыг харах юм бол шүү дээ 5-ын даваанд улсын арслан Мядгийн мөнгөн арслан байж тээ Улс аймгийн давс цумын хариад гэдэг мөнгөн арслан 5-ын даваанд давтсан байна. 6-гийн даваанд улсын зан Бун баярыг тухайн үед начин цолтой байхад нь давсан. 7-гийн даваанд заан цолны даваанд улсын гард Пунцгийн Сүхбатыг бас заан цолтой байхад нь даваад 8-ын даваанд Балжин аврагт өвдөг шороотсон байдаг. За Пунцгийн Сүхбат ган тогтох нарын барилдааныг манай бүх сонирхчид бүгд санаж байгаа бах. Яаж юм нэхлээр Пунцгийн Сүхбат гард болохоор баг давж яваад ган тогтохын дээгүүр нь давж ундаг тэр барилдаан байдаг шүү дээ тий. Тэгэхээр ган тогтох гард энэ барилдааныхаа талаар ярихдаа Сүхбат гардтай наадмын өмнө заалтын хэмжээ 3 одоо барилдаанд 3 удаа таарч өнөөх мэхэнд нь 3-таа унж исэн юм аа. Тохоо сөхөөс сөөлждөг энэ мэхэнд нь 3 удаа унтсан. Тэгээд наадмын дээр даваанд Пунцгийн Сүхбат гардтай таарах магадлалтайг хашаар авраг Баяна авраг мэдхийн дээр мэдчихсэн тул энэ мэхний хариулт хувилбарыг боловсруулад бэлтгэл хийлгүүлж эхэлсэн баг. Тийм. За ингэж нөгөө 3 удаа заалтын хүн барилдаанд харахтаа яг нэг мэхээр 3 унгаачихгүй. Тэрийг нь Баяна авраг харснаа. За наадны чисрэг энийг л хийнгээд нөгөө ган тогтохтой зааж өгөөд те бэлтгэл хийлгээд байсан байгаа. Ингээд 1994 оны наадам 7-гийн даваанд Пунцгийн Сүхбат гард ган тогтохыг амлан авсан. Яг л төлөвлөгөөний дагуу болж барилдаанд тэдний төлөвлөсний дагуу болж Пунцгийн Сүхбат гард тохоо сөхөн суйлдгаараа суйлахт нь ган тогтох нөгөө бэлдсэн бихээ авдагаа бэлдсэн бихээ хийгээд давсан байдаг юм байна. За яг энэ барилдааныг дүрс хэрвээ байдаг бол манай найруулагч бас давхар үзүүлчихэд гэмгүй бах те. За энэ бүгдээс ер нь үзэхэд биш үү те. Баяна авраг ямар агуу бүх болохыг эндээс мэдж болж байгаа. Тэгэхээр Авган сандангийн Сүхбат тухайн үед бол хөргөнэн шүү дээ тий. Хөргөнэн байгаа. За ган тогтох өөрийнх нь төрсөн хүү байгаа. Тэгээд энэ хоёрын барилдаанд тасгалжуулалт бэлтгэлийн нэг хангаж бэлтгэл хийлгэж байгаа. Дээрээс нь Увс аймгаас Ганбат гэдэг нэртэй одоо хүнийг те ирээдүйд сайн бүх болно гэж авчирсан мэдээж арслан болсон. За ингээд бэлтгэл сургалт хийлгээд ингэсэн нь одоо бүх сонирхолтой бүгдээрээ мэдчихэж байгаа. Мөн Сумын азрыг төрүүлдэг те жил нь өсгөө аврахтаа хэрхэн барилдаж унгах арга замыг нь Баяна аврах хэлж өгсөн байдаг. Ингээд Сумын азрыг аврах ч гэсэндээ яг энэ тухайн одоо Баяна аврах хэлж өгсөө гэдгийг нь хэлдэг олон нийтэд нээлттэй. За энэ тухай Сумын аврах болохоор Баяна аврахтаа Irish pub таарсан гинэ. Гөргөн багс тэ. Баяна аврахтаа Irish pub таарсан. Тэгсэн чи Баяна аврах тэгсэн гинэ. Сумья чи ер нь өсгөөд их буруу барилдаад байна л гэсэн юм шиг. Тэр том аралтай, бяртай хүнтэй золгож барилдаа даахгүй. Чи Сүхбатыг харж гинөө. Сүхбат сэрүү барьцнаас хөдөлгөж зоригтой барилдаад байгааз яг тэгж барилдах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Сумын аврагч тэрхүү зөвлөгөөгөөр барилдан 2006 оны улсын баяр наадмын 9-ийн даваанд өсөх баяртаа таарад түүнийгээ давж замаа засаад 10-ийн даваанд аз жаргал арслан давж улсын наадмын анхны төрөгийг авсан байдаг. За ингэж бодохоор ер нь бол 6 залуу зааны маань те үзүүлсэн амжилтууд энэ 9 төрөөнийх нь 5 төрөв нь Баяна аврагтай холбоотой гэж байгаа. Сүхбат 3 удаа төрүүлсэн за. Тэгээ одоо хөргөн хөөн учраас те бэлтгэл сургуульд хамт хийдэг үг сургаалын сонсдгол байсан байж таараа. Тэгэхээр Сүхбат авраг 3 удаа төрүүлсэн тэр Сумын азрын 1 удаа төрүүлсэн тэр Ганбатын аслангийн бас 1 удаа төрүүлсэн одоо энэ хүнтэй холбоотой гэж хэлж болно. За ингээд 1994 оныхаа наадамд өргөд очие те. 1994 онд Цэрэн Бунцаг ган тогтохнаар заан цол хүртсэн бол 1995 онд Өсөх баяр заан цол 1996 онд Сумын азар заан цол 1997 онд Сүхбат
Заанцол 1999 онд Ганбат Заанцолыг хүтцгээсэн байдаг. Энэ хугацаанд Сумын Азар бусдаасаа анх удаа 2 ч удаа буюу 1998-1999 онуудад үзүүр түрүүнд Бат Эрдэнэ аврагтай барилдаад амьдцсан. Тэгэхдээ тэд улсынхаа наадамд төрүүлж хараахан амжаагүй байгаа үе. Төрүүлэх цаг нь бол ерөөсөө л цаг хугацааны асуудал, хэн хизээвэ гэдэг л асуудал байна. За ингээд 2000 онтой залгаж байна. Өнөөдрөөс 26 жилийн өмнө. Ардын явсгалын 79 жилийн өмнө баяр наадам болж байгаа. Зургуулаа заан цолтой болцсон. Ингээд 6 залуу заан чин гарч ижиж 2000 он дээр. За тэгээд цолоо дуудуулан дуудуулсаар гарч ирж байгаа. Хүмүүсийн хамгийн хүсэн хүлээсэн наадам бол мэдээж энэ. Энэ наадмын 7-гийн даваанд Бат Эрдэнэ авраг. Мөнх Эрдэнэ нөгөө төрөний Мөнх Эрдэнэ арслан дээр нэмэгдээд алдарт 6 залуу зааны маань одоо орж ирснээр ингээд шүвгийн 8-д одоо ингээд 8 хүн үлдчихэж байгаа байхгүй. Шүвгийн 8-ийнх нь 6 залуу заан, нэг нь арслан, нэг нь одоо дарахаа авраг байх гэдэг шүү дээ. Ийм чансаатай шүвгийн 8 гарч ирж байгаа. Үнэхээр галгалсан байл та. За эндээс бас айгүй гоё юм харагдана. 6 залуу заан байна, нэг арслан байна, нэг дарахаа авраг байна. Тэгэхэд Бат Эрдэнэ авраг ам авна шүү дээ, цолны ирэн бэрээ. Ам авахдаа нөгөө арсланыг авч байгаа байхгүй. Мөнх Эрдэнэгээ. Тийм, Мөнх Эрдэнэгийг авч байгаа. За тэгээ Мөнх Эрдэнэ арслан амлан аваад 6 залуу заан хоорондоо барилдахаас аргагүй хүрсэн. 6 залуу зааны магна болох Цэрэн Бунтаг нь тэр жил бол онцгой сайн байсан гэж байгаа. Тэгээд онцгой сайн байсан ган тогтхойгоо амлаад авчиж байгаа. За Цэрэн Бунтгийн дараа Өсгөөөр ам авна. Өсгөөөр ам авахдаа баруун зүнгүү хавирдаг Ганбатыг амлсан. За ингээд Сумын Азар Сүхбат нар хинч амлахгүй энэ хоёр чи хоорондоо тунлаа гэсэн үг байхгүй юу? За тунсан. Тэгээд Авган Сандангийн Сүхбатын хувьд хамгийн хэцүү өрсөлдөгч бол нэгэн цагт хэлж байхдаа Сумын Азраа гэж хэлжсэн удаатай. Ядж хахад өнгөрсөн жилийн наадмаа Сумын Азрыг яарч татаад өөр дээрээ алдаад унтсан тийм тохиолдол болсон. Тэгсэн чинь яг тэр үед барилдаа эхэлсэн. Сумын Азар Сүхбат хоёрын барилдаа эхлээл бүр олныг алмаар болсон Сүхбат авраг. Яасан гэхээр золгоон дээрээс ганцхан гараачаа хийсэн байдаг тийм. За тэр бол үнэхээр нөгөө бичлэгнээ дээр өмнө үлдсэн. Одоо манай Монгол бүхийн одоо хосгүй гайхалтай барилдаануудын дүрс бичлэг заавал орж явдаг тэр том гараачаа тий. За тэгэхээр студент даяар байсан хүмүүс бол бүгд зүг шуугуулдаал явцсан. Ингээд Авган Сандангийн Сүхбатын уран барилдааны гайхан шагширч түүнд баяр хүргэцгээж байсан бэлээ. Гэтэл Сүхбат энэ михийг те энэ зүйлийг бол өстө бүр маш удаан бэлдсэн байсан юм байт юм байна. Сумын Азарт зориулаад урт удаан хугацаанд бэлдэж өөрийн дархан мэхээ ултал нь гаршуулж бэлтгэлийг хийсэн байдаг. Тэгээ ер нь бол эндээс харахаас те хин удаан өмнө жилийнхээ алдааг мэдж байгаа. Хин удаан алдаагаа маш хурдан ойлгоно. Тэрэн дээрээ хин сайн суралцаж хөдөлмөрлөн түүнд бол мэдээж амжилт ирдэг гэдгийн жишээ нь бас энэ болж явдаг. За гар ачаанд унна гэж төсөөлөөгүй юусан Сумын Азар ихэд харамсаж байгаа нь илт те тэр дүрсэндээс харагддаг. Аргагүй шүү дээ. Бусдыгаа бодох юм бол 2 ч удаа үзүүр дүрэнд наадмын үзүүр дүрэнд гараад үтцсэн. Дархан аврагтайгаа золгоод үзүүр дүрөө булаасалт үтцсэн гэдэг бол энэ наадамд амжилтаа ахиулж чадах байхаа гэсэн тэр зорилго дотор байсан мэдээж хэрэг. За Өсгөө аварга өвчгсөндөө Ганбат арсланг давсан. За Цэрэн Бунцаг ган тогтох хоёр нилээд удсан байдаг. Бунцгаа гард удах одоо угаасаа дурггүй те удах угаасаа дурггүй бүх учраас олон угсраа мэхээ хийсээр байгаад эцэстээ давхар шуудганаас барьцаа алтан гутла тохож нэг үзээд тэгээд эргүүлж даруулаад өвдөг шороодсон байдаг. За ингээд 6 залуу заанаас Цэрэн Бунцаг, Сумын Азар, Ганбат нар наадмын одоо Мөнх Эрдэнэ арслан те энэ дөрөв чинь наадмыг орхиж байгаа юм. За тэгээд шүвгийн дөрөв дээр 2000 оны наадмын шүвгийн дөрөв дээр ган тогтох Өсгөөөр Сүхбат Бат Эрдэнэ авраг энэ дөрөв үлдэж байгаа. За ингээд шүвгийн дөрвөн барилдаан эхлэхэд Бат Эрдэнэ авраг ган тогтохыг амлаж авдаг. За Өсгөөөр Сүхбат нар тунж байлтахаар болдог. За Бат Эрдэнэ авраг ган тогтохыг амлаж аваад залуу бөхчүүдтэй боломж олгон тунаанаас гарах зорилгоор Баянаа аврагын хүү ган тогтоход барилдалгүй тахимаа өгдөг. Ийм үйл явдал болдог. За энийг бол хүмүүс нэг талаас айгүй мухагаар хүлээж авдаг те. Одоо залуучуудтайгаа үдсэнгүү барьсангүй үнэн хүчийг үдсэнгүү гэлээ мэлээ гэх мэтлэн ийм хүмүүд явдаг. За бас жоохон юмыг анзаардаг. Тэгээд энэ үндснийхээ өв соёл дотор байдаг тэр үнэт зүйлсүүдийг мэдэрдэг хүмүүс бол тэрийг мэдчихсэн баг. Мдээгүй анзаараагүй ч юм магадгүй одоо сонсож байгаа хүмүүс яагаад Бат Эрдэнэ авраг ган тогтохыг авангуудлаа барилдахгүйгээр гар амар даваа өгч гинэ гэдэг учрыг одоо тайлбарлая. За мэдээж Монгол бүхийн түүхэд эртнээс залуу бөхчүүдийн дэмжин тунаанаас гаргадаг энэхүү үйлдэл маш сайхан соёл мөн үнийгээ бид нар алдаж болохгүй бах бас. Үүний үр шимийг нь хүртэж тунаж барилдана гэдгийн хэцүүг ясмахандаа тултал ойлгосон хүн нь өөрөө Бат Эрдэнэ авраг.
За Батэрдэн авраг залуу бөхчүүдтэй ийхүү боломж олгож байгаа нь энэ юм байгаа уулна. Ягаад тэгэхээр 1986 онд л очие. Одоо 2000 оноос дахиад хойшоо 24 жил хатад үзье. Батэрдэн авраг 86 онд улсын баяр наадамдаа 7 даваад заан цол хүртсэн. 8-ын даваанд гараад ирсэн чинь цэрэн тогтох авраг амалж авдаг тий. Тэгээд цэрэн тогтох аврагад унцдаг. 86 онд. За ингээд 1987 оны наадам дээр дахиад 7 даваад заан цолоо батлаа дахиад гараад ирсэн чинь 8-ын даваан дээр дахиад цэрэн тогтох авраг амалж авдаг. Тэгснээр бүр хаг шийддэг гэдэг шүү дээ тий. Дахиад хаг шийддэг. За ингээд 1988, 86, 87 2 жил дараалал цэрэн тогтох аврагаад яг 8-ын даваан дээр амлагдаад одоо унж байгаа. 3 дахь жил 1988 он наадмын их шүүгт Баянаа авраг, цэрэн тогтох авраг, Батэрдэн авраг, Баяраа гарднаар үлдсэн. За ингээд дахиад Батэрдэн авраг биш нэр чинь заанал байх юм байна л да тий. 8 давсан гэхэрч арай зөөцөлт байх юм болов. За юмц ингээд энэ Баяраа гард гээд энэ дөрвөн хүн дахиад үлдсэн баг. За ингэсэн чинь нөгөө цэрэн тогтох чинь дахиад 3 дахь жилээ дахиад 8 даваа гараад ирсэн учраас дахиад авах гад байж штэ. Хүлээгээ зогсож байгаа ер нь. Тэгсэн чинь Баянаа авраг чинь цолны ирэмбэрээ цэрэн тогтох аврагын дээр юм байна л да. Тэгээд Баянаа авраг төрүүлж ам авах юм байна. Тэнгуул Баянаа авраг урдуур нь ороод Батэрднийг амалж авч байгаа юм байна. Тэгээ амалж аваад тунаанаас гаргачихж байгаа. Ингиж гар амар нэг даваа авсан Батэрдэн тухайн жилдээ үзүүр төрөнд гарч ирээд цэрэн тогтох аврагыг даваад улсын наадамдаа анх удаага төрүүлж байгаа нь энэ. Өөрийнх нь хувьд ийм үн цэнтэй зүйл. Тэр одоо өөрийн тунаанаас гаргаж байгаа тэр ахмад бүгд дээрээс нь татж байгаа энэ үйлдэл бол да. Гэж ингээд доор багт нь ингээгүй байх нь шүү дээ. Бүр ингээд дээр тунааны барилдаан дээр бүр ингээд одоо үзүүр төрүүл орох тэр торгон мөч дээр ингэж байгаа байхгүй. Энэ их тусыг 12 жилийн дараа тий Баянаа аврагын ачийг хариулаад хүүг нь гараад ирэхтэн шүгэндүүдээ гараад ирэхтэн Батэрдэн аврах тэр одоо өмнө нь болж исэн тэр зүйлээ хариулж байгаа хэлбэр байхгүй 12 жилийн өмнө болж исэн тэр зүйлээ тээж дотроо явж хагаад тэг хүүг нь гараад ирэхэр чи яах юм бэ хүүг нь авчраал тэгэл гар амар нэг даваа өгч үзүүр дөрөв гаргасан байх нь байна ийм л сайхан одоо тийм жудаг гэдэг зүйл бас манай үндэсний бүгд явдаг гэдгийг бас ойлгож харах юм бол ийм зүйлсийг бид нар илүү гоё утга учиртайгаар хайрлаж хүндэтгэл хүлээж авах юм шиг байна. За хоёул хамтран ажиллаж ярьчих. Тэгээ өргөжлүүлье. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэж байгаа. За машинд чинь ямар нэгэн болохгүй байгаа бол би бол ингэдэг юм. Засварын газрын очиж үзүүлэх аим маш дургу. Нэг их зантай засварчтанчаа байж. За одоо юу болсон, яасан ингээд юм ярьж өгөхгүй, хэлж өгөхгүй. За нэг их л ууртай хүнтэй зүгээр байдгийг л яах гэдэг нь мэддэхгүй яваад байна. Тэгээ ийм болох болсноо гэвэл эн чинь ингэсэн л байгаа юм. Би мэдгүй болохоор тэр хүнээс очиж асууж штэ. Ингээд маш төвөгтэй байдаг байхгүй. Тэгээ тэр чанартай юм уу, чанаргүй юм уу, хариуцлагатай хариуцлах бөө мэд. Тэгсэн чинь Forward Motors өөр юм байна. Яг тэгэхээр эднийх Япон улсын нэр хүндтэй 8 корпорацтай аль бие усны дистрибьюторын гэрээ хийж чадсан байхгүй. Япончууд хинтээ гэрээ хийдэг вэ гэвэл хариуцлагатай, тууштай тийм хүмүүстэй гэрээ хийдэг. Тэгэхээр Forward-ийнхэнд эргэлзэх зүйлгүй болчихж байгаа гэж би ойлгоод байгаа. Японууд тэнд нотолцсон учраас би Forward дээр асуудалгүй очиж болж байгаа байхгүй. Эднийх миний машиныг сайн засах юм байна. За дээрэс нь чанартай авт сэлбгээр сэлбэж өгөх юм байна гэдгийг би ингээд баталгаажуулчихж байгаа гэж ойлгож болж байгаа. За тийм учраас машинаа засуулах гэж байгаа бол Forward Motors дээр очиорой гэж зөвлөмөр байна. 7510 дугаар явцаар тэдэнтэй холбогдно. За Тэц 3-ын чанх байна. Засварын төвөнд байж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Таны нэрээ засварын төвийн харилцаа хандлага гэдэг нэр маш олон хүмүүс сэтгэл дундуур явдаг байх шүү тий. Тэгэхээр одоо юу гэдгийг зах зээл рүү бас өрсөлдөгч өөр одоо улс ч гэдэг юм уу тий орж ирж штэ магадгүй орж ирлээ гэж бодъё тий. Тэгэх юм бол тэдний үйлчлэгээ нэр юм шал ондоолоод эхэлт. Тэнгуул өнөөдрийн нөгөө бидний машинаа асуулах гээд очивол тий оронгууд яац гэдэг хандлага руу хүн очихо болох байхгүй. Яг тийм шүү. Сайн байна уу? Та юу болсон бэ? Машинд чи ямар асуудал тулгарсан бэ? Яаж ийн гэд ингэж үйлчлдэг тал руу хүмүүс очиод эхэлнэ гэсэн. Тэгээд энэ маань өөрөө зах зээлийн өсөлт чадварыг нэмэгдүүлнэ л дээ, тий? Бас тийм шүү. Бас нэр яатсын гэхэр урдаас нэг уур хөрмөж санагддаг шүү, тий? Мөрөгцсөн яа тий. Тэгээд мөргөөд эвдрээгүй бол танаад ирэх шаардлага байхгүй шүү дээ. Ер нь бол тий. За. За жоох юу орчлоо шүү. Баярлалаа. Forward Motors ямд болно доо. За эргээд одоо 2000 оны наадам дээр явж байгаа тий. За ийм юм болоод одоо ган тогтох гэдэг хүнийг тий Батэрдэн аврах гар амар нэг даваа өгч байна. За тэгээд ган тогтох гар амар нэг даваа гараад ирсэн. Нөгөө талд нь болохоор шүгээн дөрөв дээр чинь өсөх хоёр сүхбат хоёрын барилдаа явж байгаа. За энэ хоёрын барилдаан бол мэдээж бүр наадамчин олны бүр чих тавьж байгаа хүмүүс чинь нөгөө телевизэр байхгүй болох юм бол радио чихэн дээрээ тавиад бүр ингэж сонсдог тийм одоо бүр чухал үеийн хамгийн оргил үед нэг шүү дээ. За тэгсэн чинь Сүхбат сойлаад
ард нь гараад тэгэн готлоо өрсөлдөгчийн хөлийг гараараа сүлжээд дөрөн хөллүүлдэг те. Дөрөн хөллүүлж байгаа татаад нэг өвдөг шороолдог шүү дээ те. Яг ингээд өвдөг шороолж байгаа тэр үйл явц болж байгаа. За энэ бол ерөөсөө бүр цэнгэлдэх нурангаа алдсан бүр те. Бөөн шууган бөө юм болж байгаа. За ингээд Сүхбат даваад өөрөө босоод ирэхтэй те. Давчаа босч ирэхтэй бичлэн дээр байдаг шүү дээ ингээд. Хөл дээр тогтчих чадахгүй шүү дээ ингээд. Гойваад унчих гад те. Тэгээ баг нөгөө нэг хажууд нь нөгөө засж байгаа засуулан тэгээ баг төсч авдаг ч үл яадаг үлээ. Бүр ингэж бүр тэнхээгээ бүр дуустал ингэж хүчийг үзчихийж давсан байдаг. Энэ бол үнэхээр нөгөө нэг ста эрх хүчийг үзэж байгаа юм үйл явдал. За тэгэхээр одоо үйл явдлыг харах юм бол нөгөө талд нь гараа хамаар даваа авсан ган тогтох нь гараад ирсэн байдаг. Нөгөө талаас нь бүр ингэж хүчээ шавхагдал дуустал ягаад бүр хөл дөрөө тогтож ятан байгаа Сүхбат гараад ирж байгаа. За энэ хоёр маань бол одоо үзүү төрөний төлөө барилднаа. 2000 оны наадмын. За ингээд хоёр зан зүүн баруун талын засуулуудыг ханаруулан дэвэн дэвсээр үзүү төрөний төлөө гарч ирлээ. Ингээд Сүхбат давхар шуудгнаас шахад татаад те 50 мэгцаа баруун хутгаад ган тогтхойгоо унгаачих. Ингээд Монгол улсын арслан цолны болцлыг хангадаг. За 6 залуу цаанаас анх төрүүлж Сүхбат анх 6 залуунаас анх нөгөө нэг төрөө авч байгаа нь ингээд Афган сандангийн Сүхбат болж байгаа байхгүй. Анх удаа 6 залуу цаанаас төрүүлж байгаа нь энэ. За энэ барилдааны бас бичлэг нь байвал манай найруулагч харуулж байгаа бах те. Тэгэхээр яг энэ наадмыг үзчихсэн магадгүй би ч гэсэндээ үзээгүй хэрнээсээ ингээд сая ярьж байхад ингээд байгаа байхгүй. Тэгээд би нөгөө нэг сая сүүл бодоодсэн нэрээд Сүхбат Афган сандангийн Сүхбатын тэр нөгөө гар ачдаг мачдгийг би үнэхээр нэрээ баг залуунаас нь харж үзэж. Одоо ч гэсэндээ тэр гой барилдаануудын төв хөрвчлөгт орцсон явж идэг тэр унгалчтай те. За бас энэ өсгөө аваргыг дээр дөрөв хөлийн ингэж байгаа сүлжээд унгаадаг тэр байна. За тэгээд яг энэ ган тогтхойгоо давчаад те духан дээр нүмсдэг шүү дээ те. Энэ харийг гой тэрвэрлдэг те. Одоо нэг нь хөргөн нь байгаа, нөгөөдөг нь хүүн байгаа те. Гэр бүл гэсэн үг. Тэгсэн хэрнээсээ бас ган тогтохчин тухайн үед яг төрүүлж болох байсан гэдэг юм уу те. Хамгийн амжилттай байсан жилэн гэдэг шүү дээ. Тэгтэл энэ бол ямар нэгэн тийм ах дүүгийн гэдэг юм уу, гэр бүлийн гэдэг юм уу, ийм зүйл биш ээ гэдгийг болоод энэ хоёр хүн бас л тэнд нэг гоё юм бичээд үлдээсэн л байгаа байхгүй. Араас нь харуулсан те. Нэрээ саннаас би зүгээр ган тогтох гэдэг энэ хүн дээр бас дахиад нэмээд хэлэхэд манайхан бас мэдгүй хүмүүс их байд юм шиг үлээ. Энэ Баянаа аварга. За Баянаа аваргын хүүчин ган тогтох те. Ган тогтох гард. Ган тогтох гардын охин нь манай физикал ээжэгээ болсон шүү дээ те. Физикал ээжэд Монголоос төлөөлөд баг таймарчд оролцсон шүү дээ. Тэрэн дунд Хант сүрэн гэдэг баха. За. Волейболын охин байгаа. Одоо бүр Японы баг лиг тоглодог билүү дээ. Бүр тийм охин байгаа. Тэр охин маань манай ган тогтох гардын охин. Тийм үү. Тэгэхээр энэ спортын гэр бүлийн үр хөгжил одоодсондоо үргэлжилж байгаа шүү л гэдгийг хэлэх гээд байгаа. Тэгээ бас хэзээний дугаар дээр үлээ нэг сумод өсөлж байгаа хүн бас дутагдаадсан баха. За ингээд ер нь бол 6 залуу заанаас маань анх удаага улсын наадамд төрүүлж байгаа Афган сандангийн Сүхбат. Тэгэхдээ бүр нөгөө 6 залуу чинь бүр шүвгийн 8 дээрээ гарч ирээд бүр ингээд дийлдэхэ болж штэ. Шүвгийн 8 дээрээ гарч ирээд нөгөө нь гарч исэн хоёр бүхэн хоорондоо барилдаад унаад тэгээ шүвгийн 4 дээрээс 3 нь үлдээд зүг түрүүн дээр 2 нь үлдээд тэгээ нэг нь гарч иж ирэхээр үнэхээр энэ 6 залуу зааны зулна ингээд яг задарч байгаа үе нь байхгүй. Энэ наадмаас хойш өнөөх 6 залуу заан бол нөгөө нэг хиллэг дурсамж хэлбэрээр монголчууд үлдэж эхэлж байгаа. Яах юм бэ ингээд аслан гараад ирлээ шүү дээ тий. Яг л одоо ингээд дурсамжинд нь 6 залуу заан гэдэг юм үлдсэн учраас өнөөдөр бид бүхэн нэвтрүүлгээ хүртэл 6 залуу заан гэдэг энэ нэлгээр нь л нэрлэж яваад байгаа. За эргэлт буцалтгүй нэгэнд тэдний үе ирсэн гэдгийг амжилтаараа зарлж байгаа ийм үе юм байна. 6-аас нэгэн зэрэг зарлж байгаа тий. Ингээд 2000 оны наадам боллоо. За энэ бол ардын хувьсгалын 80 жилийн тэгш наадам. За тэгээд тэгшжилийн одоо тэгш наадам дээр төрүүлсэн бүхэд цолыг нь ахиулж олгодог одоо нөгөө дүрэн байдаг шүү дээ. Тэр дүрэн бол харьцангуй энэ үед бол батлагдаагүй байсан болов уу гэж би хараад байгаа. Энэ наадамд шинэхэн арслан Афган сандангийн Сүхбат харьцангуй доод даваанд тунах аюулаас гассан ба өнөөх хідээсээ илүү давуу талтай байлаа гэж байна. Ер нь яагаад гэвэл өөрийг нь амлаж авч ингэхгүй юм шүү дээ, тий? Өөрөө амлаж эхэлнэ гэсэн үг байхгүй баг. Тий, өмнөх наадмууд дандаа тунаанд үлдчихэд байсан байхгүй. Тэгэхэд маш хэцүү барилдаануудыг хийдэг байсан. Тийм байна. Тэгээд Сүхбатыг тунаанаас гаргачихынсаа ингээд дэмжигчнэр нь ярьдаг байсан. Тэгээд энэ наадам дээр тунаанаас гарч ирж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Чи өөрөө цолтой болсон. Өөрөө амлаж байгаа. Амлаж байгаа гарч ирж байгаа шүү дээ, тий? За энэ тухай манай яг бүх сонирхогчд бол манай их ятахын тий яг үдчихсэн юм учраас мэдээд байх шиг байна. За 8-ын даваанд ер нь бол Сүхбат арслан тун дажгүй барилцаар хагаад дуусгасан 8-ын давааг 9-ийн даваанд шүвгийн 4-т болохоор Батэрдэн авраг гарч ирж байгаа. Батэрдэн авраг үнэнхээр цаг хийжсэн байгаа зү тий. Батэрдэн авраг гарч ирж байгаа. Сүхбат арслан гарч ирж байгаа. Цэрэн пунцэг заа
өсгөх 2 заанаар үлдсэн. За шүвгийн 4 дээр. Бат Эрдэнэ авраг болохоор цэрэн буцгийг амлаа авсан. За Сүхбат өсгөө 2 тунсан. Яг өнгөрсөн жилийн наадам шигэ те. Дахиад шүвгийн 4 дээр дахиад тунж байгаа. За энэ барилдааны талаар бол одоо би ярихад илүү зөх те. Үнэхээр шуугантай барилдаа. За тэгээд үүн дээр бол Агуун Сандангийн Сүхбат давж байгаа. Тэг үнэхээр яах юм бэ тэр өсөх 2 гэдэг тэр бүхний хувьд гэсэндээ би эцэндээ доторыг бас бодоод л байна л да тий. Үнэхээр л хоо шарн бүр ингээд дийлдэхгүй хэмжээнд л байгаа шүү дээ чинь. Тэгээд шүвгийн 4 дээр дахиад дараалал 2 жил унчна гэхээр бас дотроос нь буцалсан. Тэгээд мэдээж нөгөө тийрдэг бол мэдээж асуудал асуудлоо. За Бат Эрдэнэ авраг бол цэрэн бунцгийг хаяад Сүхбат өсгөөг даваад үзүүр төрөндөө шалган гарч ирсэн. За ингээд үзүүр төрөндөө бол 2000 эн чинь 1 он штэ тий. Ардын усгалын 80 жилийн тэгш. За ингээд тэгш одоо үзүүр төрөн дээр Бат Эрдэнэ авраг болон Сүхбат Арслан 2 гараад ирж байгаа. За үүн дээр нэг зүйл хэлэхэд нэг ийм зүйл байдгийг. Бат Эрдэнэ авраг шүү дээ тий. Үнэхээр одоо бүх цаг үеийн бүхийн үзүүлэлтийн статистикаар бол үнэхээр дийлдэхгүй том амжилтуудыг статистик тогтооцсон ийм бүх. Түүнд байдаг ганцхан султаалыг нь хүмүүс ярьдаг. 10 сайныг яриаг гэж нэг жижигхэн харыг нь ярьдаг гэдэг чинь тий. Тэр шиг юм ярьчихэл та яг юу юм гэхэлэр Бат Эрдэнэ авраг энэ олон жил тасралтгүй босоод төрүүлж өчнөөн цаан техник барилдаанд ингээ тасралтгүй төрүүлсэн хэлэж гисэндэ тэгшээ наадам дээр төрүүлж үзээгүй бүх. Нэрийг тэгж ярьдаг тий. Тэгэхээр энэ юу вэ гэхэлэр мэдээж тэр 2000 он 1 оны наадам бол түүний хувьд бараг сүүлийн шанс баг тий. Энэ одоо 80 жилийн хувьд тэгшөө дээр би дараад нь 90 жил гэхээр одоогоос 10 жилийн дараа гэхэд миний хүч бэртинхээ ямар байх вэ? Дахиад гарч исэн залуучууд ямар байх вэ мэдэхгүй ш. Тэгэхээр одоо яг миний яг тэгшөө дээр төрүүлэх ганц жил гэдэг сүүлийн чинхүү хүсэл нь найдлах нь байсан ойлгомжтой. За тэгээд 1900 одоо өмнөх үйлдэлийг харах юм бол 1991 он Ардын хувьсгалын 70 жилийн баяр наадам энэ дээр Пунцгийн Сүхбат гардад өвдөг шороотцсон 70 жилийн хойд дээр. Тэгээд яг түүнээс хойш 10 жилийн дараа буюу 2001 он Ардын хувьсгалын 80 жилийн хойд дээр Агуун Сандангийн Сүхбаттай таардсан. За тэгээд түүн дээрээ өвдөг шороотсон байдаг. Ингээд Сүхбат Арслангийн хувьд бол тухайн жил ингээд төрүүлж байгаа. Ингээд одоо 6 залуу заанаас өмнө гарсан одоо бүх анхны төрөг авсан бол дараалуулаад 2 жил дараалаад төрөг нь аваад гараад ирж байгаа. Ийм багтан амжилтыг үзүүлсэн. Бат Эрдэнэ аврагын хувьд бол тэгшэн наадам төрүүлж чадаагүй гэдэг зүйл нь бас тэгэл бичигдэл үлдсэн. Ийм наадам болсон 2001 оны наадам бол. За мэдээж нөгөө 6 залуу заанаас 2 удаа дараал төрүүлээд анхны авраг гэдэг цолтон болчихж байгаа. Нөгөө хэдээсээ тасраад алга болж байгаа гэсэн. Тэгвэл нөгөө тав нь бол зүгээр ингэж юу аах вэ? Зүтгэсээр байгаа. Тэдний цаг чигсэнтэй араас нь ингээд яг цаг хугацааны асуудал байгаад байгаа байхгүй тий. За өнөөдрийн нэвтрүүлэг дээр мэдээлээ нөгөө нэг энэ хүмүүсийн талаар бүтэн ярих гэхээр хангалтгүй учраас 2 хэсэг болгож хувааж байгаа юм шүү. Тий. Өнөөдрийн дугаар маань бас энэ хүрээд өндөрлж байна. Ер нь 6 залуу зааны талаар 2 нэвтрүүлэг хангалтгүй тий. За тийм ээ тий. Энэ хоёрт багтааж байгаа нэг юм нэр. За. За баярлалаа Гануушаа. За дараагийн дугаар дээр л гой юм ярьцгаая та тий. Би ч бас энэчнээс нэг өөрийнхөө нэг хальт үзчихсэн дурсамжийг ярьчмаар л байна. Ирэх дугаар дээр л яриа. За тэгээ. Тэр Сүхбат аврах чинь бүр юу байдаг штэ. Имлэгийн машинаар явчаад тэгдэг гэдэг тий. Тэгээд барилддаг байхгүй. Тэр бол үнэхээр дуйлан шүү. Ерөн зүгээр хараад хахад бас ингэдэг юм шиг байлаа штэ. Ер нь та өөрөөс хөл өмгч үздэг, сагсчсан үзчихсэн баг. Ямар ч спортод ийм нэг юм гээд хүмүүс анхаарал хандуулахаа болчих нэг үе байдаг шүү тий. Яагаад тэгэхээр тэн дээр яг юу болж ингэдэг вэ гэхлээр мэдээж тэмцээн уралдаан гэдэг юм уу тэр юмуд нь ямар нэгэн шалтгаанаас болоод тий тасалдсан байж болно. Тэгээд нэг хэсэг 10 20 жил чим тасалтаад ингээд тэгээд тэр спортыг хүмүүс анхаарахаа болсон ч байж болно. Гэтэл бас нөгөө нэг тохиолдол нь нэг зүйл уйдгартай болоод эхлэх юм бол тэр спорт жоох үн цэн нь унаад эхэлдэг. Гэхдээ ингэж байгаа үед нь эргээд дэш нь өмнөхөөс нь бүр хол шидэж чаддаг тийм үе гарч ирдэг. Яг тэр үе болохоор Бат Эрдэнэ аврагын тэр хязгааргүй амжилттай тий дийлдэхгүй байгаа тэр үнэхээр гайхалтай үе нь. Тэгээд яг тогтож эхэлж байгаа үе нь. Түүний араас нөгөө доороос ингээл хатгаад л тий. Ингэж жагаад яг тэр өтгөн зузаан тогтсон хар маань яг задраал дээшээ гэрэл буудаж байгаа тэр үе. Энэ бол яа харахгүй манай Монголын үндэсний бүх сонирхогчд улам ер нь зөвхөн бүх сонирхогч гэлтгүй. Энэ Монголын маань өв соёл уламжлал энэ бүх гэдэг зүйлд маань үнэхээр шинжтэй шинэ хуудас хувьсгал болсон гэж одоо дуу нэгтэйгэр хүмүүс зөвшөөрдөг шүү дээ. Аргагүй тий. За өнөөдрийн дугаарыг Good Day Soju болон Forward Motors Event итгэсэн. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар мөн NTV телевизээр за 83.3
107 стилгний од мөндөр хажуугаар бас давхар хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн явтга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.